Сайн байцгаана үзэгчдээ. Үндэсний баялаг бол гэр бүл, гэр бүлийн баялаг бол хүүхд төслийн хүрээнд манай эргэцүүл нэвтрүүлэг та бүхэнд хүрээд бүтэн жилийг өнгөрөөж байна. Бид 48 цагийн хичээл явуулахдаа гэр бүлийн чиглэлээр судалгаа хийдэг, хүүхдийн чиглэлээр судалгаа хийдэг олон эрдэмтэн багш нарын сургаал, зөвлөгөө зөвлөмжийг та бүхэнд хүргэснийг манай үзэгч санаж байгаа баха. Бид Монгол орон даяар хүслэнд нөхрийг, хүслэнд эхнэрийг, хүслэнд хүүхдийг, хүслэнд гэр бүлийг төгс төгөлдржүүлэхийн төлөөнөө ажиллаж байна. За тэгэхээр энэ сар 12 сар 2012 оны үдэж байна. Шинээр 2013 оныг угтаж авахын жилдээ бид гэр бүлийн чиглэлээр боловсрол олгох асуудалтай зориулсан их сайхан олон бүтээлүүдийг гаргалаа. Өмнө яг бид 4 гарын авлага ном гаргасан байсан. Гэр бүлийн амьдрал, суурь боловсрол олгох, гэр бүлийн амьдралын нууц, гэрэлсэн хосуудад зориулсан, тийм ээ. Гэрэлсэн залуу хосуудад зориулсан гэр бүлийн амьдралын нууц гэж номнуудыг хийжсэн бол энэ жил бид оны бүхсэн дээр хүүхдэд хүмүүжүүлэх болор судар, тийм ээ. Хүүхдэд хүмүүжүүлэх болор судар, гэр бүлийн харилцааны алтан судар гэж 2 номыг нэмсэн байгаа. Мөн гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг төвүүд их олноор Монголд үүсэж бий болж байна. Тэгээ энэ үйлчилгээнд дээр зориулаад гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гарын авлагыг та бүхэнд бас хүртэл болгож байгаа. Энэ ном зөвхөн гэр бүлийн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвд ажиллах сонирхолтой залуус зориулагдаад зогсохгүй, хүнтэй ажилдаг хүний нөөцийн маркетингийн албаны хүнийг хариуцаж ажиллах гэж байгаа бүхий л хүний нөөцийн ажилтнуудад зориулсан юм гарын авлага ном. Сэтгэл зүйн хувьд яаж харьцаа хийх юм, бүлгээр нь яаж ярих юм, ганцаарчилж яаж ярих юм, тийм ээ. Энэ бүх зүйл дээр зааварчилгаа өгсөн дэлхийн шилдэг бүтээлүүдээс бас судалсны үндсэн дээр Монгол хөрсөн дээр хэрхэн буух вэ гэдэг дээр төлөвлөж та бүхэнд барьж байгаа юм гарын авлага ном байгаа, тийм ээ. Энэ болохоор гэр бүлийн амьдрал гэж манай 2004 онд Монгол Улсын засгийн газраас гэр бүлийг дэмжих хичээл болгож зарлаж байсан. Тэр хичээл болгож зарлахад гэр бүлийг дэмжнэ, гэр бүлийн бүтээлүүдийг дэмжнэ гэсэн юм уриал лозунг их байсан. Учраас тэр үед 2004 онд энэ гэр бүлийн амьдрал гэдэг номыг анхлан би бичижсэн. Энэ номдоо би их хайртай. Тэгээ гэр бүлийн суурь эрэгтэй эмэгтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг юм. Гэр бүл болох утга учир нь юу юм? Гэр бүлийн үн цэн нь юу юм? Бэлгийн харьцаа алдагдсан, ариун нандин ёс заншил алдагдсан шалтгаан нь юу юм? Тэгээ гэр бүлд мөнгө ямар хэрэгтэй юм? Гэр бүлийн ёс заншил гэж юуг яриад байгаа юм? Гэр бүлийн хурмын ёслол гэж, бэр гуух ёслол гэж ямар учиртай юм? Тэгээ хүн ихээс төрөөд хорвоо ертөнцөөс явхдаа энэ гэр бүлийн их сургуульд суралцдаг үндсэн суурь боловсролууд энэ номонд байгаа. Эннээс залгуулад бид гэр бүлийн амьдралын нууц гэж энэ гарын авлага номыг та бүхэн төлөвлөсөн хүмүүс их зөвлөгөө болдог. Тэгээ энэ бол нэлээд сүүлийн үед гарсан номнуудыг бол 2000 сая дөнгөж соён принтингийн лувсан дорж захирал бол маш их харж үзэж ивэж тэтгэж оюун ухааныг ард олныг хүртэл болгох гэж байгаа ийм олон ном хэвлүүлж байгаа гэдэг үндсэн дээр бараг л үнгүй шахуу энэ номыг хэвлж өгч байгаа. Ивент гэж баг хэвлж өгч байгаад их чанарын өндөр төвшөнд супер хавцтай чанарын өндөр төвшөнд гэр бүлийн бас амдгаанууд байгаа бүх номон дээр гэр бүлийн бэлгэдлийн эрүүл хосуудын ханийн заяа дууддаг ийм эрүүл бэлгэдлийн эрүүлүүдийг бүх номон дээр хэвлсэн байгаа. Тэгэхээр гэр бүлийн амьдралын нууц гэж ямар асуудлыг хэлэх юм бэ, тийм ээ? Энэ бүгд бол юутайгаа зурагтайгаа чимэглэлтэйгээ бэлэг дурсгалд хайртай хүмүүс биендээ бэлгэлэхэд эцэг хин үр хүүхдтэй хэлж чадахгүй сургаалаа айлтахад зориулсан, тийм ээ. Бид бол зөвлөгөө өгдөг, өгсөн зөвлөгөө нь бол өлег болоод байгаа. Яншсан, үгэлсэн болоод байгаа. Тэгэхээр энэ мэрэгжлийн судлаач хүмүүс энэ зүйл дээр чинь ямар зөвлөгөө өгөх нь вэ гэдгийг энэ номноос харж үзэж болно. Ханийн заяа хазаах их амархан, ханийн заяаг яаж дуутах юм. Тэр бол өөр бусад бөөгөр удаганаар хин нэгнэр дуудуулаад идэх асуудал харилцаа биш. Энэ бол хувь хүн өөрөө та бурхан шүү дээ. Та өөрөө энэ заслаа хийн шүү дээ. Та өөрөө өөрийнхөө оюун ухааныг цэвэрлснээр ариусгаснаар энэ гэр бүлийн үүрэг хариуцлагыг ухаардаг хүслэнт нөхөр, хүслэнт эхнэр болох асуудлууд бол дараагийн ном руу ороод ирсэн байгаа л да. Та хараахан гэрлэж амжаагүй бол хэрвээ та заяаны ханаа хаанаас яаж сонгохоо мэдэхгүй байгаа бол та ганцаардаж байна уу? Хэрвээ ганцаардаж байгаа бол бидний зөвлөх мэдээллийн утас 1898-д хандаж залуус хөтөлбөрт хамрагдах боломжтой. Бид танд туслах болно заяаны хань зам дээр гэж.
Тэгэхээр гэр бүлийн харилцааны алтан судар бол зөвхөн чи энэ өнөөдрийн байгаа чиний зан характер бол өнөөдрийн чиний зан характерын бол одооны амьдралаас үүссэн бас биш ээ. Олон зуун сая жилийн өмнөөс тэг олон үед амьдсан хүн биеийг олж авсан энэ амьдралын туршлагаас чиний дадал зуршил зүн совин өөдөө гарч хөөрсөн үү? Бурханлаг болж гэгэрсэн үү? Доошо тамийн одоо харилцаа руу орсон уу? Өөрийгөө үргэлж үрдийн зовоох тийм харьцаа руу орсон уу гэдэг энэ асуудлыг Ведийн сургаалаас бас иш татаж өнөөдөр 20 жил гэр бүл зөвлөгөө өгсөн, зөвлөгөө авах гэж ирсэн миний үйлчлүүлэгч хайртай үйлчлүүлэгчдийн ярьж исэн, хэлж исэн, тохиолдож исэн бодит асуудлуудаас энэ номыг бас бичсэн байгаа. Тэгэхээр энэ бол хүмүүсийн таашаалд их хүрэх бах. Ерөнхийдөө бол гэр бүл гэж ямар газрын балчир насндаа гэр бүлийн харилцаанд охин үрийг хүүг яаж бэлддэг юм бэ? Тэр хүүхдүүдийг хідээс хідэн наснд нь ямар зарчмаар ирээдүйн сайн хань болоход бэлдэж ямар үйл ажиллагаа үйлдэлийг хийх ёстой юм бэ гэдэг юм уу, тийм ээ? Гэр бүлийн харилцааны үндсэн мэдээлэл гэж юу хэлдэг. Хөгжлийн үндсэн тулгуурууд нь юу гэдгийг, тэр хүслэнд нөхөр эхнэрийг яаж гаргаж ирэх юм гэдэг. Энэ ном бол хамгийн гол онцлог нь бол өнгөт. Тэгээд дээрэс нь маш сайн чанарын ийм бүтээлээ болгож бэлэг дурсгал зориулах. Олон 10 жилээр 20 30 40 50 60 жилээр танаа гэрт бас ингэж номын санд чинь байнгын гарын зөвлөгч байх ийм зорилгоор бичсэн ийм бүтээл байгаа шүү, тийм ээ. Тэгэхээр энэ одоо манай үзэгчид энэ номыг харж байгаа бах, тийм ээ. Одоо энэ өвөг дээдс, аав ээж, үр хүүхэд 3 үеэрээ энэ гэр бүлийн асуудалд хэрхэн хандах юм? Уйлдаж хандахгүй бол зөвхөн та өөрөө мэддэг гэж давхиад ах юм бол амжилт гаргахгүй. Амжилт гаргахгүй. Зөвхөн та ямар нэгэн байдлаар одоо энэ зүйлийг өнгөрсөн үеэсээ уламжилж өвлүүлж аваад ахуй амьдрал дээр бодиттой суурин хөрсөн дээр буулгаад ингээд хамтаараа хантайгаа зэрэгцэж ингэж хийдэг асуудал бол гэр бүлийн харилцааны алтан судар руу ордог шүү. Тэгээд дараагийн одоо танилцуулгын гэр бүлийн харилцааны энэ 3 номноос гадна хүүхдийн шин зууны хүүхэд хөгжил гэж манай уншигчдын ялангуяа өсвөр насны 6-аас 18 настай хүүхдүүдэд зөвлөгөө 34 зөвлөгөө байгаа. Тийм ээ, хэдийгээр сонсоход 34 зөвлөгөө их бага сонсогдчихж магадгүй. Тэгэхээр хамгийн чухал оролцоотой, бүтээлч, тийм ээ, мөрөөдөл зорилготой, ирээдүйтэй, ирээдүгээ харах алсын хараатай, тийм ээ, ийм одоо төлөвлөгөөтэй явж байгаа юм уу, тийм ээ. Бүхэл одоо энэ зах зээлийн нийгэмд шаардагдж байгаа энэ хүүхдтэй холбоотой бүхэл асуудлуудыг ахуй амьдрал дээр хөдөлмөрөөр яаж хүмүүжүүлдэг, хайраар яаж хүмүүжүүлдэг, одоо гэсэн энэ бүх одоо насны онцлогтод таарсан хайрын төвшингийн асуудлууд бичсэн ийм ном байгаа. Тэгэхээр одоо энэ бол нэгдүгээр хүүхдийн ном юм шиг харагдавч энэ өсвөр насны хүүхдтэй эцэг их болон өвөө эмээ нар хүүхдийг хүмүүжүүлж байгаа. Тэгэхээр энэ өвөө эмээ хүүхдүүдэд зориулсан ийм шин зуунд хүүхдийг хүмүүжүүлэх өөр арга. 50 жилийн өмнөх хүүхдийг хүмүүжүүлэх арга өөрөө. Тэрийг шинэ орчинд нь сургаалыг шинээр тохируулан тайлбарлах ийм тайлбарууд хэрэгтэй. Өнөөгийн залуучуудын толгойд бол одоо 50 жилийн өмнөх сургаал бол тэр чигтээ очихгүй, ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэхэд одоо өмнөх үеийн хүүхдүүд бол гүйж босоод юм хийдэг байлаа шүү дээ. Дутуу хийсэн юмаа гүйцэх гэж явдаг ус. Одооны хүүхдүүдэд тэр арга тохирохгүй. Одооны хүүхдүүд чинь ондоо орчин нөхцөлд, ондоо ийм сургалтын систем дотор, ондоо тийм эцэг эхийн харьцаан дотор. Би өөлийнхөө оюуныг бадрах төвийн тэрхүүн хуульч гэр бүл судлаач наран төвийн багштай хамтран ажилладаг сэтгэл зүйч багш Батүлцээ байна. Өнгөрсөн олон жилийн хугацаанд манай төвийн эрдэмтэн судлаач багш нар хувь хүн, гэр бүл, албан байгууллага, Монгол орны өнцөг бүлэн бүрт хүрч гэр бүлийн боловсролыг түгээсээр ирсэн. Цаашдаач Монгол орны 715 мянган гэр бүлд хүрч гэр бүлийн боловсролыг түгээсээр байх болно. Хэрв танд, танай гэр бүл, танай хамт олонд гэр бүлийн боловсрол хэрэгтэй бол бидэнд хандна. Бидэнтэй харилцах утас гэр бүлийн зөвлөх 18 ирнэ. Өмнө бол ажилласаа тараад аав хүн ээж хүн гэрлүүгээ яарч гүйдэг байсан бол одоо яарахгүй эцэг их бол хүүхдээ одоо хэдэн сар жилээр хэдэн хоногоор бүр 24-ийн цэцэрлэгт тийм ээ хүүхдээ өсгөх сонирхолтой. Хэдэл бол хэдэн төгрөг өгөөд 24 цаг тэр цэцэрлэгт хүүхдээ хашиж явах сонирхолтой. Ийм сэтгхүүтэй нийгэмд бид хүүхдийн хүмүүжлийн асуудлыг ярих гэж байгаа. Тэгэхээр эцэг их болно гэдэг маань хороо ертөнцийн хамгийн ууган мэрэгжил аав багш, ээж багшийн ажиллагааг бид одоо амьдрал дээр хэрэгжүүлэх гэж байгаа гэдгийг манай эцэг эхчүүд бас мэдэх хэрэгтэй. Тэгээд тэр дурлал, тэр шохоорхол эхлээд, тэгээд тэр дурлал, тэгээд хайрын тийм ээ
дурлал шохоорхлын асуудлаас, хайр сэтгэлийн асуудлаас, хайр халамжийн асуудал руу ингэж өсөж хөгжиж байгаа хайрын энэ гоё сэтгэлгээ, амьдралын энэ асуудлуудыг яаж зохицуулж дунд нь уйлдуулах вэ? Эцэг эхийн, үр хүүхдийн, хань ижлийн, одоо найз нөхдийн энэ олон өгдөг авдаг хайруудыг хэрхэн одоо зохицуулах вэ гэдэг энэ боловсролын ном байна. Бид зүгээр ингээ олон яриад иж болно тийм ээ. Ойлог болтол ингээд одоо энэ нараа болиосоо, одоо энэ ярьдаг юм чэжилчлээ, мэдчлээ. Энэ бол би одоо 20 жилийн асуудлыг ярьж байгаа. 6 бүтээл гаргаж баримтжуулж байна. Энэ 6 бүтээлээрээ одоо юу хийх гэж байгаа. 12 сарын 22-ны хагас өдрийн өдөр 2 цагаас тусгаар тогтнолын ордонд тийм ээ хамгийн л одоо хямдхан заал олдож шít тэнд. Тэгэхээр энэ тусгаар тогтнолын ордонд бид 22-ны 14 цагаас бид гэр бүлийн гарын авлага оюуны бүтээл авсан хосуудаа үнгүү лекц хийх гэж байгаа. Тэгэхээр энэ хэн бүтээл энэ одоо гэртээ хайртай, хандаа хайртай, үр хүүхдтэй хайртай, аав ээжтэй хайртай, ахан дүүстэй хайртай хэн одоо бэлэгт энэ арх дарсыг бэлгэлэхгүй, чихэр сахарыг бэлгэлэхгүй энэ ном гэдэг оюуны бүтээлийг бэлгэлнэ үү? Тэр хүн үнгүүлэх сургалтыг сонсож болно. Таны чих баясна, таны оюун ухаан баясаж цэнгэн, та амьдралын одоо хэсэгхэн богинохон хугацааг юм шиг боловч та өөрийнхөө амьдралыг үүсгэсэн төгсөх хүртэлх дүр зургийг харж болохоор байна. Харилцан ярилцаж болохоор байна, тийм ээ. Тэгэхээр дараагийн нэг энэ ном бас танилцуул энийг хэлээг байна. Хүүхдээ хүмүүжүүлэх болор судар гэдэг. Энэ хүүхдийн хүмүүжлийн одоо аргачлалууд байдаг. Яаж одоо үгэнд орохгүй зөрүүт хүүхдийг үгэнд оруулах вэ? Тэ хүүхдийн боловсрал гэж юу яриад байгаа юм бэ? Тэр математик, монгол хэл сурагч нь боловсрал мөн нэг талаасаа 50%. Тэр 50% нь цаана боловсрал олгогдохгүй байгаа. Тэгэхээр 10 жилийн сургуулийн багш нар ялангуяа энэ хүүхдийн 2 номыг авч өөрийнхөө анги даасан багш нар өөрийнхөө ажилд хэрэглэх юм бол яг энэ судлаач хүмүүс ээж аавтаа яриад, хүүхдтэй яриад энэ зовлонт асуудлууд хаанаас үүсэж байна вэ? Энэ хүүхдийн бие даасан байдал хаанаас гарч ирэх юм бэ? Хүүхдийн бардам зан хаанаас гардаг юм бэ? Эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн өөртөө биед гарсан өөрчлөлтүүдийг хаанаас олж харах юм бэ? Зөрүүд хүүхдийг яаж номхруулах вэ? Жишээлбэл баруун гараараа инээж ягаад тэгээ бүксэн дээр нь дөргөөгөө өгдөг 5 салаа боо өгнө гэж ярьдаг тийм ээ. Энэ бас нэг муу арга биш. Бид бол зөрүүдлээд эцэг хийн хэлсэн үгийг сонсохгүй, чихгүй толгой царайлаад байх юм бол бидний аав ингээ бүксэн дээр дөргөөж өгдөг байсан. Тэгэхээр энэ бол одоо хүчрхийл гэж ойлгож болохгүй. Инээж ягаад хүчтэй биш, баруун гараараа ингэж бүх гарынхаа алгыг дэлгэж хагаад бүксэн дээр зөрүүдийн цэг байдаг юм байна. Тэрийг дөргөөж өгөөд хэрв зөрүүд нь алдагдахгүй тийм ээ. Яг л зөрүүдэлсэн хэвээр байх юм бол дуугаа хорих хэрэгтэй. Ярихгүй байх хэрэгтэй хүүхдтэй. Гэх мэтчлэн их гой сонирхолтой аргууд байгаа л да. Их олон ном бүтээлээс судалсан өрх гэрүүдэд туршилтаар хэрэгжүүлж үтсэн, онцлогоо дүгнэлт хийжсэн, дүгнэлт бичиж өгсөн, тэ хүүхдүүдэд ажиглуултын айлууд 3 хоног өдөрт 2 цагаар ээжээ байхад яаж ийн, ээжээ байхгүй болохоор яаж ийн, нянька дээрээ байхлаар яаж ийн, тийм ээ. Энэ бүх үйлдэлүүдийн шинжилж тогтоогоод энэ чинь ийм характерын хүүхд байна, энэ чинь энэ талаар хайр дутцсан хүүхд байна, энэ хүүхдтэй ингэж харилцаа хийвэл болох юм байна. Тэгээ шийдэх бас учиртай. Тэгээ ямар шийтгэлүүдийг онуулах хэрэгтэй. Авиасыг тодруулахын тулд бас яах ёстой вэ, тийм ээ? Хүүхдийг эрхчлөөдгөө өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг болгоход бас яах ёстой вэ, тийм ээ? Өөлөнхийн оюуныг бадрах төвийн гэр бүлийн сэтгэл зүйч ундрам танд гэр бүл, дотны хүмүүс, найз нөхдөдөө үл ойлголцох, итгэл алдрах, ганцаардах, сэтгэл гутрах зэрэг асуудал тулгуурвал мэргэжлийн гэр бүл судлаач сэтгэл зүйчтэй гэр бүлийн зөвлөх 1898 дугаараар холбогдсон уцаар болон ганцаарчлан зөвлөгөөч болно. Энэ хүмүүжил гэдэг ёс суртахуун гэдэг асуудал бол өнөөдөр бүр Монголын нийгэмээс бараг арчигдчихад байгаа. Тийм ч учраас бид нар томчул миний хүүхэд надаас илүү амьдралыг яаж олох юм бол доо л гэж зовсоор байгаа. Тийм ээ? Эх орондоо гадаадын цалинг яваад гэр бүлийн амьдралыг доктортой болгох уг нь эрх нь бидний гарт байгаа. Үндсэн эрх ашиг нь бидний гарт байгаа. Гэвч бид боловсралгүй л учраас, бид уншиж судлаагүй л учраас, бид энийг чи мэдэхгүй л учраас би ч суралцж байгаа. Би ч 4 хүүхэдтэй ээж хүн. Тэ би ээж хүн миний 4 хүүхэд тэ надаас илүү амьдралыг үзүүлээсэй л гэсэнд нь би энийг судалдаг, энэ талаар судалгаа хийдэг, ярьдаг. Тэгээ энэ талаар олон ээжүүд бас мэдэж аваасаа, тийм ээ? Эцэг их хүний гол үүрэг нь юу ч байдгийг гэр бүлд хоорондын харилцааг одоо ээж аав яаж үлгэрлэн үзүүлэх ёстой. Харамгүй өгөөмөр сэтгэлтэй байхын тулд, тийм ээ? Хүүхэд ер нь яах ёстой юм гэдэг ч юм уу, тийм ээ? Энэ бүх одоо сонирхолтой энэ зургуудыг их Монгол яг Монгол
үндэстэн орсон энэ зургуудыг бид нар энэ номон дээр чимэглэж өгсөн байгаа л да. Тэгээ энэ бол ер нь ямар ч номноос сүүлийн үеийн гарч байгаа одоо хэвлэлийн өндөр түвшинд хийгдсэн ямар ч номноос энэ миний гаргасан соён принтингийн хийж байгаа номнууд бол дутхгүй маш сайхан чимэглэлтэй, маш сайхан одоо өндөр чанарын өндөр хүрээнд дизайн бүх зүйлийг ингэж бодолцож хийсэн юм гарын авлага номнууд байгаа. Тэгэхээр номын сандаа бас өмнө гарсан номнууд хараахан гологдож исэн байж магадгүй. Уучлаарай. Тийм одоо энэ номнуудыг өндөр түвшинд гаргаад ирсэн учраас шинэ он ойртож байгаа учраас манай үзэгчид гэр бүлийнхаа номын санд баяжуулаад энэ гэр бүлийн үйлс хөдөлмөрийн манд дэмжиж, гэр бүлийн лекц сургалтын манд дэмжиж, сан бүрдүүлж 2013 оныхаа лекцийг телевизээр хийх гээд энэ шүү дээ. Студийн тэр мөнгийг олж авах гал энэ бүтээлүүд гаргаад ухаантай энэ үйл ажиллагаагаа улсаас дэмжүүлж чадахгүй хувь хүмүүс үйлчлүүлэгч нараасаа дэмжүүлдэг ийм хүн байхгүй юу? 20 жилийн ажлыг яг ингэж хийж байгаа. Гадаадаас дэмжлэг байхгүй, дотоодын төр засгаас дэмжлэг байхгүй. Хувь хүмүүс энэ гарын авлага номыг чинь авч ээж л энэ үйл ажиллагаа нийгэм үлгэн салган дөнгөн данган явж байгаа. Тэгээ их олон миний багш нар байна л да. Гэр бүлийн Монгол Улсын гавьяат багш Төвшин Төгс багш байна. Монгол Улсын ардын боловсролын тэргүүний ажилд Нооно багш байна. Тэгээ миний одоо энэ өвдсийн тал дээр сүнслэг дотоод нарийн биений тал дээр хичээл заадаг Аачхар багш байна. Тийм ээ. Энэ олон энэ гайхалтай багш нараараа амьдралаа зориулсан 50-60 жилээ зориулчихсан энэ багш нараараа би бахархдаг. Энэ хүмүүсээ үргэлж би дурсаж явдаг. Хэрв тэр хүмүүс байхгүй бол би энэ ажлыг хийх сэтэл үүсэхгүй байсан. Тийм ээ. Тэр хүмүүс энэ ажлыг гамтыг ярьж дур сонирхлыг төрүүлж энэ зам руу оруулсан л учраас би энэ ажлыг одоо өөрийгөө мартаж хийж байгаа гэж ингэж хэлж болно. Тэгэхээр энэ Наран Туяа гэдэг хүний энэ хүний яриад байгаа мэдлэг хаанаас үүдэлтэй вэ гэдгийг манай мянган үзэгчид хоорондоо фэйсбүүкээр хэрэлдээд ярьж идэг юм бэлээ. Энэ өөрөө нөхөргүй ээжээж, энэ өөрөө юу ч мэдэхгүй усан тэнэг ээжээж, энэ өөрөө юу гэнэ ингээд ярьдаг юм бэлээ. Тэгээ би тэрийг уншдаггүй. Сая 3 жилийн дараа манай охин ороод харсан ээжээ 16,000 хүн таны талаар таньгүйгээр хэрэлддэг юм байна штэ гэж. Ямар завтай юм. Яасан завтай юм тийм ээ. Намайг дүгнэх ийм хамархаа мулгуу тэнэг бүхэн гэж дүгнэх амархаа энэ ойлгох гээд үз. Миний амнаас гарч байгаа авиг ойлгох гээд үз. Ойлгох хэцүү шүү. Хэр баргийн хүн ойлгохгүй шүү ярьж байгаа яриа. Тийм ээ. Зүгээр л миний нэг муу талыг л олоод харчийл гэж одоо ингэж хичээгээд байгаа болохоос биш. Энэ хүний амнаас гарч байгаа энэ хүний хийсэн бүтээлээс надад хэрэгтэй юу байна вэ? Энэ хүн амьдралдаа юуг нь хэрэгжүүлсэн? Ямар гайхалтай гэр бүлүүдийг мэдгийг би 8 жилийн туршид 50-аас дээш жил амьдэрсэн. 8 жилийн туршид би зөвхөн 50-аас дээш жил амьдэрсэн 70, 80, 90 настай хүмүүсийн амьдралыг чагнасан хүн. Олон цагаар чагнасан хүн. Энэ салтдаг дээрээ тулсан л да. Нөхөртөө бүр хөөгдөг дээрээ тулсан. Чиний ажил чинь хүний амьдрал чагнах уу? Чиний амьдрал чинь 50 жил, 60 жил, 63 жил амьдэрсэн хүний амьдралыг чагнах чиний ажил юм уу? Чи хүүхд чинь яаж хооллож, яаж талах авч идэж, яаж хувц өмсөж чинь гэж бодож чинь гэж энийг би 8 жил чагнасан хүн байхгүй юу? Тийм учраас би энэ бүтээлдээ хайртай энийг бас олон эмэгтэйчүүд зовж जैन би зовлон дунж जैन гэж ингэж өөрийнхөө амьдралыг голоод байгаа, өөрийнхөө нөхрийг голоод байгаа, өөрийнхөө үр хүүхдэд голоод байгаа. Энэ олон ээжүүд энэ номыг аваад унш. Тэгээ ухаар, эртхэн ухаар. Тэгээ өнөөдөр ухаарад маргааш өгчээсэнд орвол эртхэн ухаарад тэгээ энэ номыг уншаад судлаад ухаарад тэгээ энэ бол Монгол хөрсөн дээр энэ орчуулга биш. Энэ гадаадын сэтгэл зүйчдийн боловсрал биш. Энэ Монгол өвгдээдсийн Монгол гэр бүлийн Монгол эмэгтэй хатан ухаан гэдэг зүйл чинь тэр тэнгэр суу. За тэр чиглэлээр нь ярьдаг хүн байдаг юм байгаа үст тийм ээ. Би тэрийг яахгүй. Би бол энгийн эгэл ээж хүн. Би зөвхөн л одоо өнөөдөр амьдрал дээр өглөө босоод орой унтах хүртэл хүн яавал жаргалтай байна. Яавал зөв байна гэдгийг судалдаг хүн. Тэгэхээр тийм энгийн зүйлийг ойлгохын мэдээ хичээе гэх юм бол таны амьдрал жоохон сэтгэлд нь ганцаарцсан асуудал гарах юм бол энэ чиглэлийн ном авал та. Гэр бүлийн 3 ном байна, хүүхдийн 2 ном байна, гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөөх гарын авлага ном байна, тийм ээ. Энэ бүх зүйлүүд бас авч та бүхэн өөрийнх нь ажил амьдралд хэрэгжүүлэх юм бол танд бол маш их гайхамшигыг бүтээж чадна. Энэ бол баталгаатай. Маш их тайвшруулж чадна. Маш их бясалгалж явахгүйгээр, цаг зарахгүйгээр таны амьдралыг гайхамшигыг бүтээ. Та өөрчлөгд. Та унш. Та ойлгохыг хичээ. Та энэ ном дотор мянган хүнтэй ярилцсан. Ном хүн зүгээр уншдаггүй. Номыг судалж унших хэрэгтэй. Энэ магадгүй нэг бүлэг дотор хэдэн зуун хүний амьдралын зарчим явагдаж байгаа. Бас ийм юм байдгийн байна. Бас ийм юм байдгийн байна. Бас ийм байдгийн байна. Бас ийм байдгийн байна. Энэ хүмүүсийн амьдрал явагдаж байгаа.
үндэсний баялаг гэр бүл, гэр бүлийн баялаг хүүхэд. Хүн бүр дарга болохгүй ч хүүхэд бүр эцэг их болно. Та хүүхэдтэй жаахан ч болов цаг гаргаараа таны хүүхэд гайхамшигыг бүтээнэ. Та хүүхэдтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авахыг хүсвэл 18 98 утсанд хандаарай. Тэгэхээр энэ одоо судлаач хүний бичсэн ном ямар байдаг вэ гэдгийг сонирхоод албан газар аж ахуйн нэгж байгууллагууд шинэ жилд өгч байгаа учраас та нарыг би үнэхээр гэр бүлийн Монголын гэр бүлийн үйл хэргийг минь дэмжиж энэ гэр бүлийн чиглэлээр бичсэн 6 бүтээл та нарт зориулагдаж хийсэн. Зөвхөн та нарт зориулагдаж хийсэн. Энийг орон гэртээ хаалганыхаа босгоор оруулж өгөөч. Хаалганыхаа босгоор оруулаад хүүхдүүддээ дэлгээд уншуулж өгөөч. Танд үргэлж баяр жаргал ирэхгүй. Заримдаа мэдэхгүй зүйл гарч ирнэ. Заримдаа гомдож уйлах, цөхрөх, ганцаардах зүйл гарч ирнэ шүү. Та тэр үедээ эргүүлээд нэг унш. Та тайвширна. Эрчим хүч авна. Тэгээ магадгүй Паул Карчагин гэж манай үзэгчд мэдж байгаа тийм ээ. Энэ хоёр нүдгүү эргэтэн дутуу хүн ном бичсэн. Ямар их гайхалтай. Тэгээ хоёр хөлгөө Оросын баатар кинон дээр онгоцны жолоо мушгаад сансарт нисэж байгаа. Энэ ямар гайхалтай вэ тийм ээ? Энэ номноос хүн боловсрал авдаг. 3 буйны ажлыг ер нь хийх хэрэгтэй. Нэгдүгээрт бол хангаа дэлхий баярлуулаад цэцэг ногоо навч мод тарих хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор ном бүтээл гаргаж үр хоочтой оюуны их ариун гэгэрлийн энэ бүтээлийг олноор нь үлдээх хэрэгтэй. Гуравдугаарт нь үр хүүхдийг амьдрал өгөх хэрэгтэй. Гэр бүл бол үр хүүхдүүдийг их олноор нь төрүүлээч. Олноор нь энэ хор ертөнцид ухаантай хүмүүс нь хүүхдүүдийг их олноороо төрүүлж өсгөх хэрэгтэй байна. Ухаан муутай хүмүүс нь их сайхан ухаарч ирээд, төлөвшөж ирээд дараа нь хүүхдэд хайртай болох хэрэгтэй байна. Тэгээ ухаан муутай их олон хүн хүүхэд төрүүлээд ухаантай хүмүүс нь төрүүлэхгүй байгаа. Нэгэн үе явсан 2000-аас 2010 оны хүртэлч байдаг юм. Сүүлийн одоо нэг 2 3 жил бол 32 настай эмэгтэй 5 хүүхэд төрүүлсэн байгаа. Тэгээд дандаа гайхалтай хүүхнүүд. Үнэхээр гайхалтай гэрийн эзэгтэй нар миний амьдралын баялаг бол миний үр хүүхэд гэдэг дээр бүр 100% баталгаатай хэлж байгаа. Би баяр жаргалыг эд хогшлоос биш. Би үнэт зүйлээс биш. Би өөрийнхөө үр хүүхдээс. Би энэ хорвоо ертөнцийн амьдралын утга учирыг төсөөлж ойлгодог. Би хамгийн аз жаргалтай эмэгтэй гэж хэлж ирсэн байдаг. Тэгэхээр 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хагас өдөр байгаа. Та нарын амралтын өдрийг тааруулсан 2 цагаас тусгаар тогтнолын ордонд бид гэр бүлийн гарын авлага номны худалдаа хийнэ. Тэгээ энэ худалдаа авсан оюуны бүтээл авсан хүн болгоныг үн төлбөргүйгээр гэр бүлийн харилцааны төгс ялган харилцаа гэдэг лекцэнд өрж байгаа. Тэгэхээр таны ганцаардсан сэтгэлийг дэвтээ, таны шийдэгдээгүй асуудалд хариулт өгье, таны асуусан асуултанд тэр дорн бид хамтдаа ярилцж энийг шийдвэрлэе. Би бурхан биш. Би бурхан биш. Хоёулаа ярий. Тэгвэл би аргыг хэлж өгч магадгүй. Яагаад вэ гэвэл би бүтээл гаргасан. Би 20 жилээ зориулсан. 20 жил бага хугацаа биш. Энэ бол их хугацаа. Тийм биз? Тэгэхэд ер нь 2012 оны одоо хагас өдрөөс эхлээд 8-наас эхлээд би тусгаар тогтнолын ордны үүдэнд кассан дээр би номнуудаа энэ лекцэнд орох хүмүүсийнхаа бүртгэлийг хийж байгаа. Ном аваад тэгээд лекцийнхаа одоо бүртгэлд ороод яваад иж болно, тийм ээ. Тэгэхээр энэ одоо бэлэгтээ үн төлбөргүй хийж байгаа сургалтанд манай залуу хосууд ялангуяа 90-ээсээ тэгээд нас тогтсон биш. Ерөнхийдөө 1-ээс 20 жил амьдарч байгаа хосууд ерөнхийдөө бүдэрчих гээд идэг, салчих гээд идэг. Энэ олон одоо 29 мянган хүн гэрлээд 15 мянган хүн жил тутамд салаад байгаа. Салтын шалтгаан нь одоо энэ боловсрал байхгүйгээс болж байгаа. Тэгэхээр энэ хүүхдийн талын, гэр бүлийн талын, гэр бүлийн нууцын талын, дотоод нарийн биений төлөвшлийн талын таталцах, түлхэлцэх энэ энергийг яаж зохицуулах вэ? Ямар авир айш гаргах вэ? Яаж зугаацуулт цэнгүүлэх вэ? Нөгөө залуу цэнгүүлэхгүй, инээлэхгүй, хөгжөөхгүй, гжигдэхгүй болохоор яваад өгнө шүү дээ, ойлгомжтой. Тийм учраас энэ одоо бүх та бүхний гэр бүлийн ариун нэвтрхий тойл гэж энэ 6 ботыг гаргаж байна. Тэгэхээр энэ номын номын дэлгүүр эхлэлгүүрийн дээр байдаг номын худалдаагаар энэ гарын авлага номнууд хангалттай зарагдана. Тэгэхээр энэ номыг энэ ондоо багтаж авахыг хичээгээр яагаад гэвэл 2013 онд нэвтрүүлгээ хийх гээд спонсор өөрсдөө гаргаж энэ номыг хэвлүүлсэн байгаа. Тэгэхээр энэ дашрамд энэ номыг маш сайхан үзэмжтэй зураг зургуулж хийсэн соён принтингийн лусан дөрж захирал болон түүний хамт олонд мөнх цацралдаа, эхийн бэлтгэсэн мөнх цацралдаа зургийн зурсан хөөхөн тунгаадаа тийм ээ энэ хорвоо ертөнцийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье их чинь та бүхэндээ талархлаа. Тэгээд ийм сайхан сэтгэлтэй бизнесийн компаниуд их олон гарч ирээсэ ийм сайхан гэр бүлийг дэмжсэн, үр хүүхдэд дэмжсэн, Монгол орны 740 мянган гэр бүлийг дэмжсэн байгууллага аж ахуйн нэгжүүд соён бос эхлээд гарч ирээсэ гэж хүсэн ирэж байгаа. Тэгээ манай байгууллага бол байгууллагадад
20 орчим жил болж байна. Гэр бүлийн судлаач 60-аас дээш насны судлаач зөвлөх багш нартай 4 багш байдаг. Ирээдүйн хойч бидний хойноос гарч ирж байгаа дээд сургууль төгссөн 5 судлаач багш байгаа. Тэгээ энэ бүх багш нарыг бид залгамж халаагаараа энэ гарын авлага номороо болон цаашид цуврал маягаар хийж ард олондоо оюуны хөрөнгө оруулалт хийх гэж байгаа. Тэгээ биднийг дэмжээрэй. Тэгээ та бүхэн манай энэ удаагийн нэвтрүүлгийг үзээд хэрв бидэнтэй санал солилцоог энэ доогуур явж байгаа утсаар холбоо бариараа 1898 99 17 92 39 гэсэн энэ дугааруудад манай ажилтнууд сууж байгаа. Тэгээ та бүхэнд мэдээлэл хүргэн орон нутгаас мөн бид номын захиалга авч болно. Хэрв заяа та бүхэн дор хаяж тийм ээ 50-аас 100 гарын авлага ном авах юм бол бид үн төлбөргүй орон нутагт нь очиж лекц сургалт хийж өгөхөөр байгаа шүү. Тэгээ энийг бас Монгол орн гэдэг маань зөвхөн Улаанбаатар биш, нийт хүн амын 50 гаруй хувийг Улаанбаатарт байгаа ч гэлээ гэсэн гол үйл ажиллагааг бид Улаанбаатарт хийдэг ч гэлээ гэсэн орон нутагт бас хурж ажиллах сонирхол байгаа. За ингээд энэ амралтын сайхан өдөр ширээ тойрч суугаад гэр бүлийнхаа оюуны санд бас сайхан бүтээлүүд гаргасан гэдгээ танилцуулахдаа би бахархалтай байна. Сайхан байна. Ажлын энэ өдөр. Тэгэхээр та бүхэндээ дараа 7 хоногийн энэ цаг үедээ мөн гэр бүлийн судлаач багш нартайгаа тойрч суугаад гэр бүлийн өрхийн эдийн засгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэх вэ? Дараагийн хагас өдөр нь оны босгон дээр 29-нд бид гэр бүлийн залгамж холбоо өнгөрсөн одоо ирээдүйн 3 үе хэрхэн зохицолгоотой аз жаргалыг хамтдаа бүтээх вэ гэсэн нэвтрүүлгийг хийж байгаа. Та бүхэн манай нэвтрүүлгийг үзэж өөрсдийнхээ сэтгэл бодлыг хэлж өгөөрэй. Бид алдаатай зүйл ярьж хийж магадгүй. Бид буруу дутуу дөлмөг зүйл ярьж хийж магадгүй. Бидэнд засаж залруулж өгөхөд Монголын ард түмэн бүгдээрээ туслан байх гэдэгт найдаж байгаа шүү. Хайртай шүү. Та нарт баяртай.